За 25 дугаар телевизийн сонгуул үзэж байгаа бүх үзэгчдэд амралтын өдөр мэндийг хүргэе. Та бүхний нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг үзэж та бүхэнд өргөн барих гэж байна. Энэ дугаар маань нэгэн онцлогтой байгаа. Учир юу вэ гэх юм бол энэ бол 2025 оны хамгийн отхон дугаар байгаа шүү. Тэгээд одоо өнөөдөр бид энэ Улаанбаатар хотынхоо сонгон архын дүүрэг баруун салаагийн эцэс яг энэ доохон тал Бомбтын аршаа гэд байд юм байна. Энэ Бомбтын аршааны нэгэн хөдөлмөрч айлыг зориод ирчихсэн байж гин. Одоо хэдүүлээ гадааны ирчлээ гэд яриад. За 25 дугаар суваг телевиз 2025 он болвол бас их сайхан ол зомгтой сайхан жил болж өндөрлөө маа нэвтрүүлгийн хувьд бол тэгээ баруун салаар ч агаар ямар сайхан байт юм бэ. Оо бан за бид нар яг гадаа ирсэн байна гэж. За энэ айлыг бол би бол бас сошиалос манай багийнхаа ярилцж байгаад олсон. Маш хөдөлмөрч одоо нэг тийм гарын урдуутай бас нэг юм өрхийн бизнес эрхэлдэг юм айл гэдэгсэн. Цаа байна уу? За сайхан үлдэж байна уу? Сайхан. За хоёул хаалганы наан цанаас их орж байгаа бол хэлээ тийм. За лувсан даш. За алтан заяа гэдэг минь хоёр алтан заяа. За ажил нь өндөр сайхан үлдэж байна. Сайхан ажил өндөр. За бид өдөр тантай холбогдоод шууд зориод ирлээ. Тий өнөөдөр одоо бид нар нөгөө 2025 оныхоо та тооны нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаарыг хийж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр одоо танад нэвтрүүлгээ бэлдчих зорилготой танилаа одоо яваад ирж байгаа боломжтой тийм ээ. За яг болно. Угаасаа Монгол хүмүүстэй зориод ирж яах чи ямар хаалган дээрээс уцаалтаа нэш. Орж ялнаа бол. Жохон нар унжих үед яваад ирлээ. Та одоо даарч ухаа гадар уцаа өмсч хоёлоо гаднаас яриагаа эхлэдэг үү? Гаднаасаа. Тий. Тэгүү. За тэгээ та гадар уцаа өмсч байгаа. За ямар ч байсан зорьсоо ил дээрчлээ. Хэдүүлээ нар унахаас өмнө гэж байгаа учраас хэдүүлээ бас яг юу хийдгийг хэдүүлээ хашаан дотроос нь гаднаас нь их танилцуулаад тэгээд ороод яг айлтгаа сайхан ярилцъя да. Би сошиалос юу болж харсан бэ гэхээр таны одоо нэг зуух хийж байгааг нөхөртөөгөө хамт тийм. Өөрхийн бизнес нь гоё юм айгүй гоё шинэлэг загвартай юм зуухнууд хийдэг юм байна. Тэгээд энэ тухайн хүргэе гэж бодоод ирсэн байхгүй. Харуулъя гэж бодоод. Ер нь тэр удаж байгаа. Ер нь бол манай өмбтөр нөгөө нэг анх суусан жилээс ахвал одоо 20 гаруй жил л хийж байна да. Яндан бол тий анх дээр чинь 20-тойд танилцаал. Тэгээл танилцаал нэг жил хоёлоо ингэж одоо үерхэд ч юм одоо тухайн үед үерхэд л явж исэн баг та тий. Тэр хугацаанд нэг жилийг хоёлоо ингэж яах вэ залуу олсооч кино шоно үзэн, хошин шогаар үзэн ингэж яваад 2 жилийнхаа эхлээд хоёлоо 100 яндан хийж эхэлсэн баггүй юу. Тийм тэгэл одоо өнөөдрийн хүртэл ингэж хийгээл явж байна. Яг энэ бизнесээрээ тий өнөөдрийг хэрэлт хийгээл нөгөө сурсан юм чи. Тийм болно шүү дээ. Тийм чөлөөтэй. Энэ ингэдэг байхгүй юм ээ. Одоо ингээл энэ төмрөөд чи нөгөө машинаар ачигтаад ирнэ шүү дээ. Тэнгүүд одоо энийг ингэдэг түүхий идэд одоо ингээд нөгөө нэг хуучин төмрүүд авдаг шүү дээ. Хэлийн нөгөө түүхий идэв нөгөө айлуудын хаягдл төмөр авдаг газруудаас авдаг байхгүй юу. Нөгөө нэг олон жил хийж байгаа болохоор нөгөө манай дүүнэр байгаа ингээд нөгөө өгдөг. Одоо материал өгдөг. Одоо их нарангаар ингээд битүү нэржинсэн сайхан октод залуучууд идэв шүү дээ. Эн чинь бас сүүгийн эдийнхэн чинь бас амар хүн төчөр ажил хийдэг байхгүй юу. Угаасаа эвдэрхийн машины чи өргөндүүлэн кабин дээр 50 авчирж ирнэ. Авчирж ирээл 50-гууд нэг чинь очиад энэ оройг нь хасвардаж аавна, хамрыг аавна. Тэгээ гэртээ авчирж ирээд одоо ингээл тавьчихна. Тэгээ тавьсныхаа дараа энийгээ буцаага машиндаа ачиж авч яваад авч шатаана. Будагтай төмөр ингээд бид нар айлд одоо ингээ өглөө өгч эн чинь нэгдүгээрт те бодог өнөрт нь хоёрдугаарт эн чинь гэр нь утаа өнөөрөл нь тэгээ эн чинь бас галын юу аюултай байхгүй юу. Эн чинь өөрөө нөгөө нэг замаасагдаж мамаасгдсан байх юм бол тэр нь ингээд цогсоод одоо гэртээ айл байлаа гэхэд гэрнийх нь өн дээр цогтой нөгөө хөөч унууд гал гарна. Тийм учраас энэ хүмүүсийнхаа нөгөө аюулгүй байдлыг бодсны үндсэн дээрээс бас нэгдүгээрт нөгөө өнгө оруулсны үндсэн дээрээс бас ингээд шатаах заавалчгүй шаардлага гардаг байхгүй юу. Будгийг шатааж хайлуулж арилгаж. Тийм одоо эн чинь ингээд шатаагүй төмөрчин болохоор одоо ийм байгаад байгаа байхгүй юу. Шатаад авчирч ирсэн төмөр чи одоо мэдээ энэ болчихж байгаа. Тэнгүүд энэ чинь нөгөө нэг гадаа ингэж тавьж ингээд энэ чинь ингээд бүгдийг ингэж игнүүлж тавьж байгаад одоо энэ зураас энэ зурцсан байгаа. Одоо энэ 37 38 ингээд энэ арзмаарууд байдаг байхгүй юу. Одоо нэгэсэнд 12 13 15 16 гэсэн тийм яндангийн хэмжээнэр байдаг гэсэн. Баашингийн яндан, гэрийн яндан, төслийн зуухныхаа эдгэр чинь тустай байдаг байхгүй. Тэгээ одоо энэ чинь ингээд би ингээд эсгээл ингээд өгөнгөд манай хүн энэ дээр хаачилдаг байхгүй. Энэ дээр хаачлаад тэгэл хойлоо энэ чи одоо энэ чи ингээд энд байгаа минь дөө хаачсан төмөр нь одоо ингээд яндан болох гээд одоо ингээд би болцсон байгаа гэсэн үг байхгүй юу. Одоо энэ
Одоо нөгөө саний будагтаа төмөрчин болохоор шатаад ирэхээр ийм өнгөтэй болчдөг. Одоо ингэж тавингуудаа энэ нэр шүү дээ. Энийг чи ингэж юм ээ дөө. Тэгээ энийг чи ингэж буулгаад ингэж өвсрээд дахиж ингэж эргүүлээд энтэй талыг чи бас яг энэ шиг ингэж гарган заяа тий. Тэгээ ингээ гаргаад ирэнгүүт эн чи мэдээ ерөнхийдөө ингээ орой гэдэг чинь болохоор юу байхгүй юу. Нэг ясандаа бас нэгдүгээр заяа гангаргаа болоод өгч чинь яндандаа бас гоё чимэг ороод өгч чинь. Хоёрдугаар эн чинь бас нөгөө яндан чи ингээ дээшээ гүгэд идэг штэ тий. Тэрий чинь хязгаарлаад өгч чинь гэсэн үг байхгүй. Ер нь бол тэгэхээр эн чинь хоёр үүр гүйцэгдгээд явж гин гэсэн үг штэ угаасаа. За ингэж хойж гаргана гэсэн үг байхгүй. Дандаа гараараа. Ердөөсөө тийм төхөөрөмжөөр хийх гэсэн үг. Тийм. За тэг болно мэд. Энийг ингэж эргүүлж шүү заяа. Тийм маш сайн. Тийм тулаад болчихж гин гэсэн үг. Тэгээд дахиад эргүүлээд за тэгээ одоо болцсон мэд. Тэнгүүдээ тэгээд эргүүлнэ. Бат. За. Тэнгүүдээ одоо соллно. Авчиж ирээд яач зүгээр. Их чинь өөрөө ингээд хийчдгээ. Нөхөр байхгүй үед чи захиалга махадаг орж ирэхэд хийштэй. Чи яг дараа нэг оргич. Дараа нэг татаж идээрээ заяа. Тийм. Тэгээ ингээд энийг ингээд тэгээ эн чи ингэ мэдөө. Ингээд татаад би нөгөө үзүүлж байгаа учраас бэлэг гараад ирсэн шүү. Тэглээ зүгээрээ. Ингээ эн чи одоо ийм болчихж байгааз. Тэнгүүд энийг чи энэ дээр ингээ хачиж ирж зогтдог байхгүй юу? Энэ дээр үйл явсан. Эн чин тэгтээ нэг гэрийн янд нөгөө нэг би болоход би их чинь нөгөө өмнө нөгөө нэг хүүхдэд ирээд яхад хэлсэндээ 11 дамжилгаар дамжижээд нэг айлын янда би болдог. Тийм тэгтээ эн чинь нөгөө зүгээр ингээл одоо энд нар чинь нөгөө бэлдсэн байгаа байхгүй юу? Яг нөгөө бэлдээгүй цаг тий. Тийм тэгэх юм бол асар их урт хугацаа гэсэн үг. Тийм. Эн чинь усад харахаараа их амархан ингэж тэгдэг байхгүй юу? Яндаа их амархан юм байна шүү. Эн чинь нөгөө нэг бэлдсэн байх үед нь хийх нэг ондоо бэлдээгүй үед нь хийх ондоо байхгүй юу? Тийм. Хараад хийчмээр юм. Санагдчих байгаа даа. Тэгээ яг нөгөө амьдрал дээрээ бол эн чинь яг тийм хурдан би болоо бүтэхгүй гэсэн үг байхгүй юу? За ингээд түлхэн мэдээгүй. Ингээд за чи одоо ингээд өвдгөөрөө хуцан зааван болчиход бай. Уг нь ингээд түлхдэг байхгүй. За ойлоо байж байгаарай. Чинь манай хүмүүстээ тий одоо ингээд дээш нь гэж болох юм. Энэ заавчгүй зарим ийм урт юм дээр юу яадаг байхгүй. Хоёр хүний оролцоо байхгүй бол эн чинь болохгүй. Загт. За ингээд суулгаад тэгээд энийг нөгөө яажиг харах нь штэ. Яажиг нь харж агаад ингээд энийг ингээд зэрэгцүүлж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээ одоо ингээд яг эндсэн зохилт нь орж ирнэ. Ингээд тийм. Энд чи хүчтэй зохихгүй бол энэ төмөр нь өөрөө их зузаан байхгүй юу? Үлжингөө ойлоо тэгээд зүгээр орчих юм дээ. Зүгээр. Тий. Санаа зовоод ах шиг байна. Тий. Тэгээ ингээд заахгүй. Яндангийн үүд явдлаа. Ингээд нэг яндан биш. Энэ ийм минут 3 салдаг яндан байхгүй юу? 3 ийм бэжэж нэг гэрийн яндан болно гэсэн. Тий. Эднэр нь болохоор метр 50 урттай. Урт яндангууд нэг 3 салдаг, 2 салдаг гэдэг. Дундаа янз байдаг байхгүй. Тэгэл эдгэр чи ингээ өгсрэгдаад тэгэл гэр яндан бий болно да. Тий. Галгааны энэ одоо 100 гэдэг чинь бол бас тийм одоо ямархуу одоо тий нөгөө галын дөл өөдөгчээр тий үүс явдлаар тий галаа өргөж дээддэг. Таач хайдаггүй. Тий, аваад явдаг. Тий. Аваад явж идэг. Тэгдэг. Тийм их гоё үн хүндтэй ажилч шиг санагдаад тэгээд дүүн зорж ирсэн байгаа шүү. За зорж ирсэнд баярлалаа. Баруун салаар ч бас агаар их сайхан юм а. Энэ хүн доороо аршаантай юм. Тий, энэ нөгөө манай энэ чинь нөгөө ходоодны аршаа, харааны аршаантай байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бол хүмүүс ингээ амралтын өдөр болохоор амар хэрдэг. Хүүхдүүдэд гулгуулна, аршаа авч явна. Энэ тэгээд ер нь нөгөө ходоод модоод өвгөрлтээд ингээ өвдөж байгаа үед амар сайн ингээд ер нь хөгшчүүд ярьд юм лээ. Одоо энэ дээр үед энэ чинээс ууж ундааж байсан. Байгаар шанаа аваад уучих. Манайх бол байнга штэ. Ер нь бол дандаа л аршаа. Яагаад гэх юм бол ийм сайхан байгаль дэлхийгээс урсаад гараад ирж байгаа юм чи. Үн төлбөргүй те тэгж яах чинь. Тэгэл манайх бол энээс л уудаг штэ. Тэгэл 100 болоод ингээд яг очиод ингээд булгийнхаа ихээс ингээд аваад ухарч шүд тагт
гайхшдаг штэ. Амар тэг хөцөөхүүд зүгээр одоо ороод тийм зүгээр би нөө үзүүлгээ та хэдэд үзүүлгээд ямар санда зүгээр. Тэгээ эн чи ингээ одоо ингээ та тийшээ харах юм бол ингээ өдөр чи бүр шүн хөрөлт ингээ ганц нэг машинаар тийм гулгадаг байхгүй юу? Тий ийшээ агаар их сайтай хамгийн ойрхон тэгээд нөгөө төгжрөөгүй гэдгээрээ хүмүүс наашаага хэрдэг. Тэгэхээр Улаанбаатарын баруун талынх нь бол бүр их нааш. Тий их сайн ирж. Тэгээ гол нь нөгөө одоо та сайн иргэдсэн бол төгжрөл байхгүй л байгаа ч тий. Ганц төгжрөлгүй юу байхгүй юу? Цуслан байхгүй юу? Тий. Энэ хашааг болохоор манай хүн өөрөө хийсэн штэ. Одоо энэ хашааг тий өөрөө ингээ гараар би нөгөө хажууд нь тосолж өгөөд тэгээ энэ анх нөгөө манайхын худалдад авч яхад ийм шургаа хашаасан байхгүй юу? Тэгээ манай хүн өөрөө тэр нөгөө нэг шургаа хашаа чинь нөгөө жоохон ялцраад ингээд жоохон ингээд муудч тийм л шүү дээ. Нөгөө доороосоо шоноо. Тийм тэнгууд чи манай хүн бүгдийг ингэж авч жагаад бүтээ нөгөө чицэрхны пошог шүү дээ тий. Тэрийг ингэж бүгдийг ингэж авч тэгшилж жагаад хаачилж жагаад тэгээ ингээ гагна хийжсэн байхгүй. Энэ эргэн тойрон хашааг бол манай хүн өөрөө бүгдийг нээсэн. Одоо энэ хойно байгаа тийм нохооны өөр бүтээр бариад байгаа байхгүй юу? Энэ болохоор ингээд одоо дандаа ингээд тоорнд байж ирсэнс тэ энэ одоо нэг ясандаа нохоонд бол хашаа гэсэн үг байхгүй юу? Тий тэгэнгүүт энэ ингээд дандаа ингээд дулаалах ингээд өвөл цууны ингээд ямар ч удиралд байхаар хийж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эдгэрдээ болохоор ингээд одоо өвлийнх нь хаалга нь онгорхоо тэгээ гүүж ороод ингээд явж идэг юу хийх гэж байна. Тэгээ урд нь юм шилэн юугээр хийх гэсэн бодолтой байгаа. Яг хоо энэ хийх байх юм шүү дээ. Нар үзээд тэ. Тий нар өглөөд ингээд нар үзнэ гэж одоо яг энэ тэтгэлтэй хийж тавьчаад байгаа байхгүй. Тэгээд жоохон ууг нь сая бас энэ дотроос уг нь хонор байгаа. Бас уу? Тий, ороод үзэж болно шүү дээ. За. Том нохоо бий юу? Том нохоо байхгүй. Тий. Ингээд энэ нохоонод ч хоцолж чинь хараа. Энэ өөр хөөрхнөдөө. Тэр дотор байгаа. Үүшээ. Чи дандаа жижиг юм уу? Гэрт зөндөө нохоо. Тийм үү? Тийм байна. Тэгээд энэ үеийгээ бас даарах юмсаа гэж бодоод яг тэ энэ чинь бас нэгдүгээр тойбигаа дарж байгаа, хоёрдугаарт бас нөгөө бид нар чинь бас хөөхөн яхаа тодорхой хэмжээний эзэндээ бас хөөхөн ингээд бас нэмэр болчдөг байхгүй юу? Тийм тэгэхээр ч одоо нэгэн л гэртээ байгаа. Тэгэхээр тэргүй юу ч хийхгүй өнгөрөөж ирснээс одоо эннийхэн хажуугаар бас энийгээ бас эрхлээд ингээд явж байгаа байхгүй юу? Нэг өстө бараг чинь нохоо ачхгүй шүү. Тийм ер нь бол ачхуу л гэсэн үг дээ. Манайх чинь одоо яг энэ нохоо тэжгээд бол яг живдэрсэн юм нь болохоор 15 оноос эхлээл живдэрсэн дээ. Оо за. Тийм ер нь бол тэгээд. За хоёул орж байгаа тэгвэл энэ тухай тухтаа яриа тийх үү? За тэгье. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За маа нэвтрүүлэг үргэлжилж байна. За заяагч байгаа сая хашаан дотор нь яг битээр бас явж танилцаад за одоо цуухны яндан яаж хийдэг юм байна гэдгийг маш товчхон айгүй хурдан хугацаанд харууллаа шүү дээ. Төс тас ба гэд нүдэл ерөөсөө тачхинтал нь харуулаад бас тийм амаргүй ажил байд юм байна. Энд чинь бол тийм зүгээр ингээд нэг юм зав загаараа хийчдэг ч юм уу гарын үзүүрөө явцдаг ажил биш шүү. Тий, ер нь бол жоохон хүч шаардсан ажил байгаа л та. Яваасаа тий. Ах маань одоогор эзгүй байгаа юм байна тий. Тий, ах нь өнөөдөр нөгөө гадуур юм хөөцөлдөггүй явсан. Нарийн байгаа. Ирнэ. За, заяагч маань өөрөө ер нь хотод төрсөн үү? Хөдөөнийхөө. Би ер нь хотод төрсөн. За. Тий. Хаан төрөв. Тэгээд одоо энэ ихний хаан дүүргүү. Их чинь ер нь дунд ангиас л гарсан доо. Тэ одоо энэ 9-р сургуульд явж байгаад ихчичийн үед нөгөө нэг монгол жижиг кирилл жижиг хоёр нөгөө ингэж орж явах үе хөхтэй байхгүй юу? Ер нь бол жоохон нэг зах зээл нэг жоохон нэг эвгүй байсан да тэ тэр үеийн л одоо ер нь хүн л гэсэн үг л тэ. Тэгээд дунд ангиасаа сургуулаасаа гараад тэгээд ээжтэйгээ ойлоо говьд очоод мал дээр гараад мал тижээгээд тэгээд 96 онд ээж минь өнгөрөөд говьс Улаанбаатар хотыг зориод ирсэн дээ. Тэ. Тэгээд ирээд 96 онд ирээд 97 98 онд нөгөө ихч манай том ихч гэдэг байхгүй юу? Зарихад. Тэгээ ихч дээрээ ээжээсээ хойш цуг байсан. Тэгээ ихч дээрээ ер нь бол хүмүүжж ихч дээрээ л ихчээсээ л тэгээ айл гэр болж тастаа гарч ирсэн да ихчийнхаасаа. Тэгээ ер нь бол тэгээд аав минь бас эрт өнгөрсөө. Ер нь бол өнчин л дөө. Тэгээ одоо
хорвоогийн жам одоо байглаараа тий хүмхэн л хизээ нэг цагт угаасаа ингээл явна штэ. Тэгэхээр одоо тэр бүгд дээр тэгэл өөрийгөө хатуурч сургуулаас завсардсан гэдэг маань та тэгвэл 10 жилээ дүүргэлэг орхисон гэсэн үг. Гэсэн. Тэр үед тэгэхээр одоо бас яг ингээл одоо нийгэм жоохон хэцүү байсан үе тий. Тэгээд яг сургуулаа ингээд орхичих гэдэг шийдвэрийг тэгээд одоо ээжтэйгээ ярилцж байгаа л гаргач шүү. Шууд өөрөө байшиг бол тэгэл нөгөө яриул амар уу. Тий, ер нь бол тэгэл яриул их урт төгөлтэй тэгээд болохгүй болол тэгэл ялччих тэгэл хөдөө малдар гарсан да. Тий. Тэгээ их чинь бол ер нь бол малд их хайртай. Тий. Ямар ч морины нуруунд дөрвөл тогтно. Тий. Бугуулдна, уургална, ер нь бол тий бүхэл малын одоо цагаа идэ бүтээгдэхүүн бүх юм гин хөр мал алигдсан саан тий гиз дотроо цэвэрлэн одоо монгол хүний хийх ёстой чадах ёстой зүйлүүд юм чи. Тэгээ ганцаа сураагүй юм нээдэг байхгүй. Тэр болохоор ердөөс их чинь юм ойж ёстой ердөөсөө сураагүй. Тий одоо нөгөө эмгтэй хүн чи юм ингэж ойж ингэж хатгаж ээж одоо нөгөө нэг ингэж нөгөө хямар сүлдэн ингэ сэргдийн гинлээ. Тэгээ ихчт нь болохоор ердөөсөө тийм ойж хатгах ямар ч тийм юу заяагаагүй. Тэгсэн ирнэ нүдэж баалжвч тэр хүнд өчрөө ажлыг хийх юу болол тий уугаасаа тий яг тий манайхан тий манайд ч уугаасаа жоохон иршүүдтэй гэл манай их хатар тэгдэг байхгүй юу. Одоо хэд хүүхэдтэй? Одоо их чинь 2 охинтой. За охтууд хаана юу хийж байна? За манай том охин одоо хятад хэлний сургуульд сууж байгаа. Одоо энэ жил 2 дугаар курс. Бага охин сая 25 онд 12-д төгсөөд Солонгос руу сурахаар явуулсан. Одоо том охин Солонгосын Пусаны их сургуульд. Том охин уу бага охин уу? Бага охин. Пусаны их сургуульд одоо их нөө хэлний бэлтгэлээр л одоохондоо л явж байгаа. Давгүй юу? Өө дажгүй. Их чинь тэгэл нөгөө нэг ойр зуурын нэмийн энчнээс бас явуулчихдаг байхгүй юу? Мөнгө төгрөг хэрэгтэй одоо эмэгтэй хүүхд юм чинь тий. Тэгэл яг чадхатгаараа тэгэл. Одоо тэгтээ манай нөгөө монгол мөнгө чинь ямар ч үн цэнэгүй болцсон. Одоо ингээл хүн чинь чадхаараа нэг 500 өгөөл очих нөгж 100 мянга төгрөг болж байгаа юм. Нэрээс амар хэцүү. Тэгэл яг одоо хэцүү хэлээ гэдэг яах юм. Гол нь хүүхдийнхээ оюун ухаанд нь ингээд юм суулгаад өгчих юм. Ирээдүйдээ одоо надаас хойш те өөрснөө хэний ч өмнө очиод ажил хийсэн хинт ч гологдохгүй. Тийм л хүн болоосаа гэсэндээ их чинь харийн орнол 2 хүүхдээ ингээд сургаж байгаа байхгүй юу? Бид нэр шингээл төмөр балбал ингэж явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүүхд бол ер нь суур боловсралтад байгаасаа гэж үндсэн дээрээс их чинь өөрөө нөгөө нэг бага ангиасаа гарсан бол тэрэн дээр амар харамсдаг байхгүй юу. Тэгээ их чинь өөртөө нөгөө тавьсан хангар юм болохоор би хүүхдтэй болохоор өстө хаан л явна те тэр бүгдээ суур боловсролын өстө бүрэн энэ дотор нь хийж өгнө гэсэн ойлголттой өөрөө яг нөгөө тэр надад байхгүй юм би хүүхдүүдтэй байгаасаа гэж бодсны үндсэн дээрээс би 2 охиногоо тийм хилтэй устаа болоосаа энэ тэнд очиод юм хараад юм үзээд залуу хүүхдүүд бас те явхан бол бас буцсан жишгээр хүүхдүүд чинь ингээд цаанаасаа ингээд гоё юм үзээд хараад нүл тайлаад ирэхээр шал ондоо штэ оюун ухаан сэргээд ирэхээр бас ондоо болно. Ер нь тэгээд их эц хүн гэдэг үргэлж өөрөөсөө илүү байлгахыг те өөрийнхөө үзэж чадаагүй, туулж чадаагүй, хийж чадаагүй зүйлийг үзээсээ хараасаа хүрээгүүд хүрээсээ. Тийм ер нь бусдаас хизээч одоо дор орохгүй одоо энэ хилүү гарч одоо ингэхгүй ч гэсэн ядаж нэг бусдаас дор орохгүй яваасай л гэж хүсдэг шүү дээ. Тийм ер нь бол их чинь бол ингэж боддог шүү дээ. Эддийн материал хөрөнгө мөнгөлийнхээсээ илүү яг хаа толгоонд нь суур боловсролыг тавиад өгчих юм бол цаашдаа хаач юу ч хийгээ явсан алцахгүй эмэгтэй хүүхдүүд те. Та одоо ингээд бага ангиасаа сургуулаа орхисон гэдэг чинь таны үед ингээд одоо сургууль сурж байгаа хүүхдүүдийг харахч байд юм уу? За тэгээ сургууль сурж байгаа хүүхдүүдээ чи сураагүй ч дээч байд юм уу? Нэг ийм юм асуудал зөндөө гарна штэ. Тэгэл ямар би ингээд би ингээд сургуулаасаа завсралтсан юм аа ингээд эн чин тэгэл ойлгох хүн би ойлгохгүй хүн бэ. Тийм учраас тийм тэр мэдрэмжийг би ингээд сэтгэл дотроо амар авсан болохоор 2 хүүхдээ Эрдэнэ намтай боловсралтай тийм л хүүхд болгоё гэж л ер нь бол хичээдэг. Хүн тэгээд ингээд амар хэцүү байхгүй юу? Нөгөө нэг одоо ч нөгөө угаасаа ингээл хүн чинь нөгөө нэг би тийм сургуультай өгсөн, тийм мэрэгчлээ гэл ярихаар эгчт нь бол ямар ч тийм ярих юм байхгүй юм чи. Мал дээр байсан ээжтэйгээ зөхөд тэгэл үнтэй суугаал өргөжлүүлэл
төмрийн ажил хийгээл ингээл тэр талдаа их чинь эмзэглэдэг байхгүй юу. Яагаад ингээд аавч хоёр намайг сургууль суулгаагүй бол гэл заримдаа боддог л да. Гэхдээ яхаа болохгүй л байсан л ах л та. Тэгээд өөр тэн дээрээс амар нөгөө эмзэглсэн болохоор хоёр хүүхдээ хизээч өөрийнхөө замаар явуулахгүй дээ гэжсний үндсэн дээрээс их чинь хоёр хүүхнийгаа чадхатахаараа ингэж одоо ингэж ээж би тийм юм сурмаараа ийм юм сурмаараа миний охин суусуу ээж нь ямар ч сан 10 хөдлөд ингэж явж байгаа цагт л хоёр охиныхоо мэрэгжил боловсралтай л хүн болгоно гэж хоёр охинд хэлдгийг. Охтууд бас сайн ойлгож байгаа. Манай охтууд мундаг штэ. Оо стам мундаг. Яг нэг айлт чинь нөгөө нэг юу ядг штэ угаасаа. Нэг нь нөгөө нэг хичээл сургуульд амар туртаа хөгтөд штэ. Нэг нь жоохон би сорохгүй би тэхгүй гэл тэгдэг те. Манай хоёр ч амар эрсдэс хоёр ялгаатай. Манай томчин болохоор би ээжээ англи хэл сурмаараа, хятад хэл сурмаараа, солонгос хэл сурмаараа гэж. Том охиныгоо би солонгос явуулах солонгос хэл сургасан. Төгсөөд ирсэн. Сая хятад хэлний ангид оруулсан. Одоо энэ жил 2 дугаар курс. Эх жилээс нөгөө энэ Монголд 2 жил, Хятадд 2 жил байдаг юм. Одоо их чинь нөгөө тэр сургууль мургуулын талаар нэг сайн мэдэхгүй маа. Юм тэгэл бас дандаа хоёр талтай л да. Одоо тэгээд мэдээж одоо за төлбөр төлөөд сургууль сууж байгаа юм боловсролыг нэг тал нь боловсрол гэж харж хагаад. Нөгөө хэсэг нь бол бас нөгөө одоо юу гэх суур хүмүүжил, тэр гэрийн хүмүүжил, өсгийн одоо тэр авсан тэр боловсрол бол хамгийн том зөв хүн байж төлөвшөж гимэн дараа нь залуу хүн эрдэм номыг хизээж хүн сурахад оройтхгүй сураад авчдаг гэл бас ингэж ярьдаг тийм ээ. Та хоёр нь хүүхдүүдэд хэр ажилсаг, хэр хөдөлмөрч, хэр үнэн шудраг, хэр хүний үг даадаг, ажил даадаг хүн болгож өсгсөн байна. Манай хоёр охин их чинь нөгөө нэг бусаанд бас нөгөө нэг солонгос хэлээр сурсан гэдээ хэлсэн шүү дээ. Тэгээд сурж байгаа нөхцөлтэй бүтээр яг нөгөө хүний их л болсон бас ингээл хүүхдээ явуулсны дараа ингээд амар сонир мэдрэмж төрдгөл юм билээ л дээ. Одоо ингээд шөнө хөрөлт ингээд хэвтгчин за хоолондоо идсэн болов. Одоо яна хүн амтай айлгаж чичээч гэдэг л хүний их хүний сэтгэл дотор заавч ингэж бууд юм байлээ. Тэгээ яаж яхаа би жилийн дараа охин дээр очижсэн. Бага охиныгоо дагуулад хоёлоо бусаан руу аялах виз өгөөд. Тэгээд би охин дээр очоод юу ясахад манай охин ямар ч нөгөө оюутан хүүхдүүд чинь солонгост ингэдэг юм л шүү дээ. Нөгөө хамгийн гоё гангаан ажил нь олддгоо хамгийн муухай ажлууд нь олддог. Тэгээд би тэнчнээс юу ухаарсангүй л дээ. Одоо би эх орноороо амар бахархсан. Монгол эх орноороо. Яагаад гэх юм бэ би ийм сайхан те ингээд эрхчлөөтэй энэ одоо эх оронд би хүн бол төрсөндөө яг тухайн үед би тэр хүний газар очоод ингээд байж хата би амар бахархсан байхгүй юу. Яагаад гэх юм бол манайх шиг юм чөлөөтэй одоо улс орон гэж юм. Миний хувьд би урагшаа явж үзсэн, хятад очиж үзсэн, солонгост очиж үзсэн л да яг энэ жоохон л да зүгээр миний л хувьд бол ингээд гадагшаа яваад ингээд яхад би ийм сайхан их оронд ингээд төрөөтэй энэ монгол хүн болсондоо би тэр үед л амар бахархсан. Хүний л амьдрал юм чи бүтээр ингээд зөв хангаж өгч чадахгүй байгаа шүү дээ. Тэнгүүд амралтаараа нөгөө нэг буудал модал цэвэрлэг юм лээ шүү дээ. Оюутнууд чинь буудлын ажил одоо тий хөөрхий аялал олдож байгаа хүн л хийж байгаа шүү. Тэгээ оюутнууд чинь салин бага ажилт юм байлээ. Тэгээ хичээлээ тараад тэгээд одоо ажилласаа гэрлүүгээр хоорн шөнийн 12 цаг маг болчдөг. Тэгэл нөгөө бетроно цогсгоос өмнө гэртээ амжиж ирээл хичээлээ хийгээл би яг нөгөө сар болохдоо би уг нь 3 сарын визтэй бага охинтойгоо явсан байхгүй юу. Хаач очсон миний охин ямар ч сайн ажилд байвал гологдохгүй юм байна тий. Ямар ч сан тэгтэл би өөрсөнд нь улаас миний охтод амар мундаг амар сайн чадж юм хизээч урамшуулдаггүй. Би ер нь яагаад ингэж охтуудаа тэгээ урамшуулдаггүй яах юм хүүхд би чадж байгаа юм дээж намайг тэгсэн юм чи ингээл тэгээ бодно штэ. Тэгэхээр чадахгүй мэдэхгүй байна. Тэр чи чадахын төлөө явна ш тэр хүүхд. Чадахын төлөө юм. Тийм учраас би хоёр охиндоо ер нь жоохон хатуу ханддаг. Би айлын бага байхгүй юу? Миний дотол нэг дүү байсан бага байхад хүн дөргөлцсөн л юм. Манай тэр дүү. Тэгтээ саяхан бид нөгөө 7-8 жилийн өмнө суулзаа тийм Булган аймагт нэг их чах хоёр өрөөж авсан байхгүй юу. Тэгээд ламаар яваад нөгөө хүний хүн юм байна. Та нар хүнээс хүнийг хармалж болохгүй. Хэрэг энэ хүнийг та нар энэ айлд өгөхгүй юм бол хүүхд чи энднэ гэж хэлээд манай багд өргүүлж исэн юм байлээ. Гэтэ одоо бид хэдэл байнга холбоотой байдаг. Тэ. Ер нь бол байнга холбоотой магадгүй ч одоо өнөр өтгөн болсон. 5-6 хүүхэдтэй болсон. Дээрээ та хэдийг чахтаа. Одоо би дээрээ одоо 3 бага миний дээдэд. Манай нэг ах одоо
сонгоо ярхан дүүргийн түүх жолооч хийдэг. Тэгээ ер нь насаараа л хийж байгаа дөө. Дараагийн эгч минь одоо барилгын компанид одоо барилгын ар мотор стор байгаа л каркад зангадаа л ингээ явдаг байхгүй. Дараагийн минь ах болохоор ажилгүй гэртэл тэгэл бэчидэм бид ид чинь тэгэл бүгдөө ингээл нөгөө ихнэр хөөгдөхгүй. Тэгэл очоод яг хаа тусалаад юм юм угаагаал хоолундын зөөгөл төлөө нэрсэн зөөгөл ингээл авч айлт чинь нүүрэн сайн муу сайхан муугаг янз янз л байгаа ш. Тиймээс нууч хаагаад ах юу аах вэ? Тэгээ одоо нэг ясандаа болох юм бол одоо бидний хамгийн том ах байгаа. Тийм байна. Тэрийг бол та нараа нэг ачаа гэж боддоггүй. Үгүй бодохгүй ш. Яг нэг яг тэгвэл нэг ихийн хөвлөнөөс одоо ингээ ээж нэрүүн биднийг гаргацсан байхад бид нэр тэр хүнийг ад үзэх учиргүй байхгүй. Би л тэгж боддог. Би л яд амьдрал байдаг. Хүмүүс л худлаа нуудаг байхгүй юу. Эсвэл айл бүхний амьдрал янз бүрийн асуудал байгаа байхгүй юу. Юунд нуудын тэтэ дөрвөнийг хийлгээс тиймстэй ингээ баталцаад гараад ээж аав минь биднийг өсгөөд өдөө зэрэгтэй хөргөөд өгцөн бахад тиймстэй одоо яг миний ах минь дундал явдаг л да нэг тэгэж юу яадаггүй. Ер нь л ажил төрөл хийж үзээгүй. Хаяа нэг жоохон уух үедээ уучин, уух үедээ уухгүй. Тэгтэл хорхоод хомогоо тийм үл хүн байдаг. Тэгэхээр одоо би тэр ахыгаа миний ах биш штэ нэ тэр би хаа ч явж байгаа сайн уу гэртээ харихгүй юу энд явж байгаа юм бэ гэл ер нь бол тэгдэг. Тэгээ би л ичдэггүй яах ичээд яах юм тэгтээ тэргүүл миний цулаад иргэшгэд гарсан ахаш тийм үстэй. Яхав тэ ямар хүн энд ихээс гарахтаа би энэ амьдралыг ингээд туучаад гарах шиг зураа гарахгүй штэ. Сайн явах нь явна, дундаж явах нь явна, муу явах нь явна тийм үстэй. Тэгтэл тэр хүнийг бид нэр хайж болохгүй. Нэг мах цусны тасархай. Нэг хэрэг хөссөн баг учраас. Тийм их ч нөлөөстэй амар хайранд өссөн байхгүй чи ингээд бодоод үзтээ дэх үед чинь одоо ингээд нууч хагаад ах юу аах вэ дэх үед чи амьдрал жоохон тийм хэцүү байсан шүү дээ гурвал будаандаа очролдог ингээд хүмүүсхэн байх үед их чинь амар тансаг өссөн байхгүй яг гэх юм бол одоо ингээд нөгөө манай ээж аав хоёр чинь намайг 8 настай хахад хоёлаа нөгөө гэр бүлээ ингээд салаад тэгээд нөгөө шүүхэд бид нарыг нөгөө оруулаад аавыгаа даах уу ээжигээ даах уу гэж асуудаг шүү дээ. Ер нь одоо яг манай ээж хоёрын салж явах үед тийм байсан байхгүй юу. Тэгээд би нөгөө манай томчууд нь болохоор аавыг дагаад би ганцхан ээжигээ дагаж ирсэн. Тэгэнгүүт миний ээж чинь нөгөө ээжигээс ямар ч үед ээжигээ дагаж яваа ганц охин мөндөө гэд намайг амар өрхлөөд. Манай ээж чинь керамикийн үйлдвэрт тоогооч хийдэг хүн байсан. Залуудаа бүр залуудаа намайг жоохон байхад гэрийн ажил юу ч хийлэгдэггүй байсан. Би их чинь бүр ингээ бомбоосон тархан ингээ заяа бараг л зүгээр ингээ явхад амьсгаадаад амар тэгж юу яадаг тийм төвхтэй гэдгс мангар тархан тийм хөвгтэс ч хөвгт тахта. Гэтэл өглөө босоод ирэхэд ингээд манайх чинь 5 антай гэртээсэн байхгүй ээж дээр чинь гэрт амьдэрдэг байсан. Тэнгүүд ингээд өглөө очсон ширээний уртад л цай, боорцог амар гоё заяа юм борцтой. Шар удаатай цаймаач ингээл байна. Тэгэл ээж нь эмний ах юу идэх ингээл яг миний идэх гэсэн хоолыг хийж өгдөг. Тэгээд би ингээ хувцас суугааж үзээгүй. Дээр үе чинь хувц суугаад гэсэн шүү дээ. Тийм ердөөс суугааж үзээгүй. Тэгээд би барааны савнгаар хувцаа угаалгадаггүй. Барааны савн чинь бас тэр үе чинь нөгөө люкс мүкс анита манита гэдэг тийм савнгууд чинь ер нь амар илбэг байсан баг. Барааны савнгаар хувцаа угаалгангууд миний ээж чинь люкс савнгаар угааж өгдөг гэсэн шүү дээ. Өөрөө угаадаг. Тэнгүүд тэр люкс нөгөө өнөртөөс чи хоор байсан үеийг яриад байна шүү дээ. Тэнгүүд тэр чинь ингээд амар хувцснаас амар гоё өнөртдөг байхгүй юу. Тэгээ ягаад ч тэр өнөрийг өнөртмөр санагдаад байдаг угаас. Одоо л ингэж нөгөө хүнтэй суугаал ээж минь өнгөрөөл тэгэл нөгөө амьдралын хатуу урчгүй юм үзээл тэгээд би чинь ингээ ажил хийгээ сурчиж байгаа байхгүй юу. Тэгэл хүүхэд гарна те хүүхэдтэй хоол хийж өгч чадахгүй юу. Гэцүү үстэй хүүхэд нь тэнд бант идэх нам ангалзаал гэдэг те дөнгүү чинь би хоол хийж чад. Тэгэхээр чи хүн чинь гिचээд юм л ш. Би өрөөс ээжигээ хад хоол хийж үзээгүй зөө. Тэгэхэд миний ингээл гар мар ингээл эвэрхийддэг ш. Ээж өнгөрөөл ихч дээр ирнэ ш. Ихч дээр жоохон ихч чинь хамааг ээж шиг тэгж ирэхлэлгүй ш. Тэгэл айлын том ихч одоо дүүгийнхэн даагуугаараа чинь манай их чинь нөгөө нэг тухайн үед чинь барилгын компанид ажилладаг байхдаа борид гутлыг зардаг гэсэн байхгүй юу. Тэгээ их чинь зах руу яваа гутлаа зарчаад тэр мэдээ эрэхтэй гэр орноо зөвлө хоолундаа хийгээд дөмөг хараа байж байгаа. Манай их чи хүүхд үлгийтэй жоохон амтаа. Тэгэл хүн чинь нөгөө амьдралын системстэй. Тэгэл би дүүгөө өгчаал тэгэл их чинь дэж бүх юм хийс орсон. Ээжи хараараа ороод би ингээд нуугддаг байлаа шүү дээ. Ингээд намайг агаа цагтстаа миний мөн охинтстаа та нар мөн шар охинтстаа гар хөрөхгүй шүү. Хинэ чи та нарт өгөх хэрэг байхгүй гэд. Манай ээж чи намайг өстө юунд ч халгаадгүй тийм хүн байсан шүү дээ.
Та тэгэхээр бол бас их хайран дунд өссөн. Та гэхдээ өөрөө би бол жоохон хатуу ээж гээд. Би тий хатуу ээж. Яагаад ингэ хатурдаг? Тий, яагаад ингэ хатурдаг бол одоо ингэ хүмүүс чинь гэж та хоёрхоо охинтой те станер амар л эрхлүүлдэг ах гэж боддог. Би л тэгж эрхлүүлдэггүй шүү дээ. Яах юм би одоо ингэ хоёр охиныгаа ингэ амар гоё ингэ хайран дунд. Би өөрөө тэгж өссөн. Болохоор би тэгж боддог байхгүй. Тэнгүүч би л одоо яг нөгөө нэг яг ингэ одоо нийгмээс шал өөр нийгмийн хүн шүү дээ те. Тэгэхээр би одоо тэр үед чи нөгөө одоо янз бүрийн буруу зам мам руу орно, ариг даарс марс гэж юм бай хаалттай байлаа шүү дээ. Одоо амар чөлөөтэй болсон болохоор тэгэхээр би ягаад тэгж хоёр охинтой хатуурхдаг гэх юм бол одоо би ингээд алган дээр энэ хоёр бөмбөрүүлж болж юм л да ингээд бөмбөрүүлээд эрхлүүлээ те ингээд би ч юм бас ингээд их хүн чинь хайрлаж байгаадсан надад хайраа ингээд гаднаа гаргадаг байхгүй ер нь жоохон бие даах тийм чадварлаг юм бэлдээд байгаа байхгүй юу би мөнх их чинь бол мөнх биш байхгүй яах юм би мөнх биш ш за би ингээд өнөөдөр ингээд энийг л ингээд суужвал би маргааш гараад чулуун дээр бүдрээд явууч болчих юм мэдэхгүй шүү дээ. Ер нь бол санамсаргүй байдлаар асар их хүмүүс энэ хорвоо ертөнцийг орхиж явж байгаа баг. Гэхдээ та тур аягүй хатан хэлдэ хайраа зогсооцсон гэж мэдээж зогсохгүй тэр хайр. Тэр л зогсохгүй. Тийм зогсохгүй. Тэр зүгээр илэрхийлэлт нь гаднаа ил гахаа болоод зогсоод буруу хэлж байгаа байхгүй тий. Гэтэл яг нөгөө хүүхд тахт нь бол ингээл хайрлаа шүү дээ. Хүн бүхэн л хайрна. Одоо ч гэсэн хайрлаа. Тийм даав 50 60 хүрсэн байсан шүү дээ. Хайрлаа шүү. Бид нар ч хүүхдэрэл харагдана. Тийм. Гэхдээ яг хуу тэрийг би ингэж юудаас ингэж илэрхийлэл амар зүрхийн ингээл ер нь бол эрхлүүлдэггүй л ахгүй. Жохон хатуу чанга тэгж өсгдөг л ахгүй. Ер нь бол арай хоолндоо мах чанаа юу та? Тэглээ. За махан дээр чинь яриа тайдаг хөө. Яриа тайдаг хөө. Манай та баграг одоо мэдэхгүй байна гэж Монгол хүн гэж юу байх вэ те? Манай баграа бас нэг юм шинэ бүтээгдэхүүн гаргасан. За. Энэ махны соус гэдэг энэ халуун жинжүүтэй баграгийн ийм амар гоо яг махтаа хольж идэхэд бүр би бол бүр одоо энэ байнга хэрэглэж болчиход байгаа. За. Энэ гоё ийм махны юу гаргасан шүү. За энэ ч тэгээд манай одоо баграгийн жинхэнэ одоо Монгол одоо газар шорондоо тарьж ургуулсан экологийн ямар одоо гаралтай цэвэр хүнсний ногоогоор хийсэн. Энэ дээр одоо маш олон төрлийн ногоо байгаа зэ. Тэгээ дээрэс нь нөгөө будааны тос. Манай нөгөө цууно та бас энийг бас банк хэрэглээрэй. Энэ тос маш сайн. За ингээд Багрогийнхаа бэлгийг 25 оныхоо хүн дугаарт оролцож байгаа заяа ихчтэй. Өвлийн өвгөн би өвлийн өвгөө дуудсан байгаа тэгээ ирэх баха. За. Баярлалаа. За тэгээ Багрогийнхаа бэлгийг өгж байгаа юм байгаа шүү. Баярлалаа. За. Ер нь бол ахмаа нэлээ оройтох юм байна. Махад юм ээ. Тийм ээ. За. Ер нь Монгол хоолойд үлэхгүй юу? Тий. Ер нь их чинь нэг тийм бэлгийн байл авдгүй. Ер нь бол нэг бэлгийн юм аваад байх сонирхол байхгүй. Тий, ер нь тийм сонирхол байхгүй. Хуурай тийм юм ч өрдөөсөө идэхгүй манай хүмүүстээ. Тийм үү? Одоо датлаг боорцог тэгээ юу идэхгүй. Ер нь бол дандаа л гэрийн хоол байна. Ер нь бол тэгээ ер нь дөлхөө ер нь бол маха, гурла, будаагаал идэндээ. Ер нь бол тэгээд ногоосоо идэж. Одоо энэ сайхан хольж иддэг нарийн ногоонууд энэ ч одоо хоолны шингэцүүдийг аягүй сайн сайжруулна, авах ёстой амин дэм илчлэгүүдийг өгнө. За тэгээд мэдээж амт чанартай бол ярих юм байхгүй учраас ногоонуудыг аягүй сайн хэрэгжих хэрэгтэй. Харин чи ногоо бол тий ер нь хүнд амар хэрэгтэй гэсэн. Одоо гэхдээ ер нь бол сүүлийн үед бол багаар л хэрэгжилж байгаа ер нь бол тий. Хэрэгжилж байгаа хэрэгтэй шүү. Шинэ жилээр одоо ямар амттай хийх гэж байна да? Баяраар бол манайхан ингээд тий манай хадмын тал манай өөрийн тал малынх нь ер нь ирээл нэг доороо цуглараад ярьж хөөрүүл тэгэл сууцгаадаг байхгүй юу ер нь бол тэгээ заавалчгүй нөгөө нэг заавалчгүй цагаан сар биш ер нь бол баяраар наад март ирээд сайхан хорхог бодгоо хийж идээд одоо хэдүүлдэ тий одоо тэр ондоо одоо гаргасан тийм үү одоо нэг өөрснийхөө нөгөө би тийм амжилтанд төрсөн штэ гэд тэр мэрийгээ ярилцаад ямар гоё юм тэгээ сууддаг штэ угаасаа тий бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй Багро. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдэл бүтээгч их хаан Чингис
төлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Энэ ургамлын тосч ястай их чинь өөр нэрээ анх удагаар л хэрэгжилж Тийм үү? Тийм. За та наад цуунаага хэрэгэлзээ. Наа чи 100% цагаан будааны гаралтай Монгол заавар нь арталтай байгаа. Оо за Тийм тийм энэ дөрөв бүр Оо, ингээд тийм бүх биш заавар үү, те? монголоор өгдөг болохоор аюу амар өгдөг Оо байхгүй. тийм байна. Тэгвэл одоо их чинь Тийм. энэ яддаг байнгын хэрэглэж толноо угаасаа Хос тийм. аюу чухал шүү. Тийм гэсэн Тий, тий. маш Ер нь бол дос нөгөө өтгөн байх тусмал их сайн гэсэн, шингэн байх тусмаа их муу ингээл Тэгээд оц хэлжсэн найрлагыг тий. би одоо ингээд дан Монгол зааваргүй гадны бүтээгдэхүүнүүд ч юм бас юу гэдэж байгаа мэддэггүй шүү дээ. Харин тийм Тэгээ, энэ манай ч болохоор цуунах хойно нөгөө юм Тий, заавал доодгоор бүх юм. өстө зүгээр юм байна тий. Тэгээд цагаан будааны тос наад чи аюу сайн тос байгаа шүү. Тийм байна. За багаргаа идэх нь та. Баграга идэх. Та махны хоёрын махтагаа Тийм, холиод энэ махны соусыг гоё хольж идэ. Яг уу. тэгээд Идээ Ер нь иднэ бол- танихгүй гэж. Би одоо Тий. багараа бас уцахгүй шүү дээ. Та алийг идмээр нөөрэ харж байгаа өөрийнхөө дуртай харж байгаа ярихгүй. хоёлоо идэх дөө тий. Хүрэн манжин байна, алаг салаад байна, байцааны. Энэ Тийм байцааны дээ. салаад байна тийм. Наад Ер нь чи алаг аль- салаад байна. Аль нь Та өөрөө л мэд. юу яхаар байна. Манай заяагч ямар гоё урт гизгтэй юм бэ таа чи. Тэгээ их чинь ер нь бол манай бага охин бас над чиг урт өссөн Тийм шүү дээ. үү? Манай том болохоор урт өстэй байж байгаад их чинь нөгөө нэг солонгос явахт нь нөгөө аюулгүй байдлыг хангаж байгаа гэдэг үсийг хусч өгөөд явуулсан. Гэхдээ тэр амар Зээ зээ, нэмэртэйсэн. тийм үү? Тэг яагаад гэх юм бол одоо ингээд нөгөө нэг өсч яваа хүүхдүүд чинь тэгэл ер нь бол тэг хүн амьтны анхаарал татна тийм үү? Тийм учраас би яагаад тэгсэн нөгөө хүүхдийн аюулгүй байдлыг үзэж шүү. Гэхдээ бидний үеэс бодох юм бол одоо энэ одооны оюутнууд чинь нөгөө үзэж байгаа, харж байгаа, бодож байгаа, сэтгэж байгаа, авж байгаа мэдээлэл хурдан тий. Тийм Одоо тийм ер нь нөгөө илүү чөлөөтэй чөлөөтэй болсон болсон бүр үе ингээд баггүй. нээлттэй. Тий. Тэгээ бид нар ч юм болохоор ерөөсөө одоо нэрэ утасч байдаггүй шүү дээ. Анх 33 10 гарч яхад 250 мянган төгрөг 280 мянган төгрөгөөр гарч ирж илээ шүү дээ. 33 10 10 гарч ирсэн юм. тэгжсэн шүү дээ. Манай Үнэтэй анх байсан биш үү? тий. Бүр ингээ хайрцаг савтагаа заяа. 250 мянган төгрөгөөр цалингаа аваад 33 10 авч ирээд бүр биднэрт ингээ Шок уу? үзээд гайхаад тийш нь бүр гайхаж байгаа юм чи. Тийм шүү Нөгөө дээ. цагаан утаснаас өөр төсөөл биднэрт байхгүй шүү дээ. Тэг чин л гоё байгаа юм. Нэг бол нөгөө гэрээ нөгөө сойрын нөгөө ингэж эргүүлдэг. Тийм. Ийм утас. Игч маань зур бааграануудаа гаргаад өрөө За, тавьчихлаа. тий, Алийг одоо нэгтгэх та. ингэж байгаа- Би танд задлж өгье. Тэг за энэ махны юутэйг нь хойлоо. Махныхыг махтайгаа хольж гоё юм үзчихлээ. шүү тий. За. Тэг гоё юм байна. Чүү. Яна гарга. Манайх нь ямар ч гоё юм Явдгүй дээ. тэгээд хийдэг болсон. Тэг ер нь За. өстө гоё болсон шүү. Та энэ дээр Би ингэж энийг болохоор нөгөө нэг энэ багрооны юг авч иддэг байхгүй юу? Талхан пицца хийдгийг. Их чинь уг нь хийж өгье гэсэн чи өнөөдөр данч Оо, нөгөө зүгээр, гэрээс зүгээр. гарч Бид ч одоо гинт чадсангаа тий. ирж Тэгээ байгаа юм энийг шиг. талхан пиццан дээр хийдэг байхгүй юу? Стоо гоё амттай штэ. бас уу. Ингэдэг тий талхан пицца гэдэг нь яг их чинь өөрөө л нэрлэлцэн их чинь За. тийм брэнд гэдэг байхгүй юу? За. Одоо энэ бөөрнки далах дэлгүүрээс судалдаж аваад Автар талах гэсэн үг шүү дээ одоо. Тийм. Ингээд За. голоор нь ингээд бөөрнки чигээр нь ингээд За, хатгаар цүсээд зүсээд. тийм тэнгүүдээ өндгөө ингээд бууцны мах шиг машин цэцэн юм шиг ингээд юугаа хямаа ингээд гэрчээд Аха. сонгоноо гэрчээд Аха. өндгөө хийгээд зуураад дотор нь хийгээд. тийм зуураад одоо нөгөөдгөө одоо найруулах юм За, пиццаныхаа хойшоод. найруулдаг юм ингээд хийгээд байна шүү дээ тийм жохон үл мэдэх тос хариулын таван дээр хийгээд ингээд шараад энд дээр тэгээ хийчихдэг юм уу, энийг те? дээрээс нь юу ячдаг ингээ хучаад ингээ өгчдөг. Тэгэл яг пиццасыг ингээ гурвалж цэсэл идэхэрс янзын гоё шүү дээ. Тий янзын гоё. За Тэг бас чинь нэг угаасаа жортон байна да. тий чинь угаасаа энийг угаасаа тий Баян пицца хэрэглэх үү? хийхээр энийг хэрэгэлдэг байхгүй юу? Тий. Манай хүн чинь ер нь жоохон тийм нэчимхий. Тийм байна. Яг тийм биш тэрсэн. Бодоод Би байсан. ханаар амар бахархдаг шүү дээ. Амар мундаг тий. Ах маань нэг байсан. Тийм, ер нь бол нөгөө Мундаг хөдөлмөрч дахин хүн хөдөлмөрч. Ямар сандаа ч юм ята бодоод үзэл энэ хашааныхаа хаалгуу. Харин тийм. Энэ темдийг бүтээр хоёулахнаа татсан шүү дээ. Халуун ногоон боонд бол даггүй үстэй та. Оо, идэн тий. Асуудал Ер нь байхгүй бол тий. тийм бүр амар халуун ногоог л нэг Солонгос явсан тий, ондоо биш үү? тий. Гурланд боогоод сангивсаа хийгээд иччихлээ шүү дээ. Бөөх ногоогоо сайхан дээрээс нь тавьж агаад. За. За хоёул хоолчод араас нь гэртэйгээ танилцъя тхөө. Оо, Танаа тийм, баашин тийм. айгу гоё юм байна. Би тэд нь хажууд манай заяагч маань бас гэр бүлийнхаа үнтэй энэ ч хөөрхөн жижигхэн нохооны одоо аж ахуй гэх юм уу. Дандаа хөөрхөн той пүүдэл шүү юу юу байла.
Нэлээ олон. Корги байгаа, той пудл байгаа, мини байгаа биш юм аа. Гишаан тэр тийм Яг бас нөгөө засар зайгаар нь Тэгж идэм байна, тийм. нэгэн нэртэй байгаа цаг хугацааг өнгөрөөж байгаа юм чинь. Бас тэ. тэднийг одоо орж сонирхох юм дөхөө. Болно шүү дээ мэдээ тий. Чөлөөтэй угаасаа. Энэ ч гэсэн янз юм дээ. Янз юм уу? Час хийсэн амттай шүү дээ. Тэгээд авах эренгуутаа шууд гаднахтайгаа танилцаад ингэсэн. Одоо гэр дотор энэ ч бас янзын дулаах юм аа. Тий. Ахс өөрөө барьсан үгүй манай ах ч гарын дүүтэй юм хийчдэг юм Агаа байна. ч болохоор өөрөө бариу битээр энэ нүг худалдаж авчихсан. За. Тэгээ худалдаж аваад битээр засвар хийгээд За. бүү одоо энэ хан маань энэ доотлын шаал маал цонх монх энэ хаалга маалга бүгдийн Бүгдийн сольж супер засвар хийгээд. тийм засвар хийгээд тэгээд орж ирсэн да. Энэ юу 380-аар хална. Тэгээд нам даралтаар хална тий. Гэтэ нөгөө 380-аар халахаар жоохон нөгөө нохонууд минь дарах гад. Тэгэхээр 380-т одоохондоо битээр холбохгүй. Одоо намдралтаар яваад байгаа. Тийм зүгээр одоо болохоор нүүрсээ түлээл. Тэгээ ер нь танаа ийшээ баг утаа өнөр гэж байхгүй. Байхгүй штэ амар гоо штэ. Ер нь бол та Энэ жилд та утаа ер нь баг байгаа мэдгэж байна уу? мэдэгдчихилээ. Мэдэгдчихилээ, Харьцангуй мэдэгдчихилээ угаасаа тий. Хот руу орохт чинь ер нь шал ондоо байлаа шүү. Тий. За энэ чинь ингэ зочин өөрөө манай хоёрын зурагт чи ярина гэсэн бүр кино театрын зурагт шүү дээ. Тий. Эгэ яхад Нэлээд том дэлгэцтэй. тий. Гоё штэ. Чи тэ. Ингэж үзвэл тайптай штэ тэ. Бурхан дахлаа тавьчихнаа. Ер нь бол их чинь Оо, бурхан амар шүтнэ. Аа, Тэгээд хоёр хүүхдийн төлөө залбирал. Тэгэл хүсэл мөрөөдлөө шивнээл. Тэгэл бурхантайгаа тэгэл ярилцаад байж юм да. Тий. За энэ ингээл одоохондоо хүүхдүүд том болоод явцсан болохоор та хоёр тэгэл хоёулаа л болохоор Тийм, нэг их том тийм. орон за. Тий, ер нь ийм бол ямар тийм явах вэ, хэрэггүй угаасаа тий. Тийм шүү, халаах гэж бөө. Халаахад тий авсаар Тийм. хөөрхөн жижигхэн. Гэхдээ яг хоо эн чинь бас 7-8 үү? Тийм. Тэгээ 7-8 чинь бас зөөрхөн том. Хоёул гаднаа гоё ингээд гэрэл мэрэл яагаад ингээд тоглоом минут гээд хоёул гаднаа шинэ жилээс өмнө засч ил гэсэн чинь манай хүн яах юм бэ мухааш тэгээд байгаа. Одоо тэгээд нэг болцсон шүү дээ. зээнэр төрөөд ирэхээр л Тийм жинкнээс ухахаараа засаад тэгээ ах бол одоо ерөөсөө тэгээ байнгын өвлөө өвөө болж очиостой байна шүү дээ одоо тий. Чи нэгнийхээ орой сайхан шампаншга бодуулаад сайхан торто идэл тэгэл гэрийнхаа хийсэн амттай хоолыг идэл тэгэл хоёулаа өгтөн да. За. За энэ хэсэг бол ингээд манай гартгаа. Гартгаа тий. Хөөргөө ихчтэн үжижгэн болохоор тий жижигхэн бивтэй болохоор манай галтгаа чинь тэгээ яах вэ? Ихчтэн л болоо л гэдгийг өөртөө тий. Өө чи юу гойд өгчөөсөн юм. Тэгээ нэг жоохон нөгөө байрны юу амьдаар нэг дуурайхс хийгээл нэг жоохон тэгэл өөртөө тий. Тэгээд эндээ нөгөө жоохон юм болохоор би чи эндээ ингээд эргэлтээр хөөргөө болчиход байгаа чинь тий. Хоёул гарч нөгөө хөөрхөн гөлгнүүдээр болчих. За тэгье. За сайн бацгараа. За. Бараг ярьж штэ. Тий надад чи За шинэний мэд хүргэе. Тэр яста яана. За эд чи ямар үйлдвэр үлээ ана? За одоох их чинь одоохон танилцуулж өгнө. Энэ болохоор пудлүүд. Тий. Одоо хамгийн жижигхэн гэсэн үг байхгүй юу? Хамгийн жижиг нь үү? Мини гэдэг тий. Ингээд той пудлүүд нь. Тооюуд нь тий. Хамгийн жижигхэн нь. Мини нь болохоор 28-аас 30 хэдэн сантиметр гэдэг байхгүй юу? Эднэр болохоор тий 25 маа 23 мууртай. Балкон гарахгүй. Тий. Тэгэхээр ийм жижигхэн болоод явдаг. Одоо ингээд яхаар баг та эдийн төөгөөрдөг гэсэн үг. Тийм төө гарантай юм байна. Юу болохоор жоохон. Тийм байна. За энэ болохоор бас тоо юу? Тий. Энэ тоо ингээ гөлгөлцсөн байгаа мó. Энэ бидсэн байна тий. Гөлгөлцсөн байна. Зөлгөө. Тэгээд ингээл нэг гөлгөлцөө одоо хэдэн гөлөг гарч байна? 2 3 тэгээд янз заримдаа байхгүй ч үе байгаа угаасаа. Бас уу. Жилдээ нэг л үү? Жилдээ уг нь бол 2 ордгийн. Гэхдээ нөгөө нэг бид нар чинь нөгөө нэг дураараа байж болохгүй шүү дээ. Ямар нэг юм чинь заавалгүй хууль дүрмийнхаа дагуу нөгөө явагддаг учраас тэгэхээр эднэр энэ нөгөө сая би юу яга гаргаагүй тэгээ бичсчих. Уг нь гадаа гарч бичдэг байхгүй юу? Тийм тэгээд сая нөгөө их чинь мартчихжээ. Эсвэл надад чинь гарангуудаа бичсчих тий.
Пиццал за манайх орё гингууд чинь тэгэл гүгэл гараад ирнэ. Хөөхө тэр хэдэг Тэгэл гараад гүлнүүд ирнэ. мөөмэд энэ дөрөв байгаа мó. Хийж байгаа тий. Энэ тооy бүтлэж гүлгч юм ийм хулган шиг юм байд юм биш үү? Жижиг юм биш үү хөрхи. Хүүшээ шаано. Аа. Сая дээр гаргацсан чи ихлэ талаа нэг тараад гарахгүй гинэ. Хөөе. Тооy чинь ингээд хараа өнгөнүүд нь янз заагаад байгаа. Тийм байна. Энэ нэг юм бор саарал. Тийм саарал. Энэ шаргалч юм шиг тий. Тэгээ энэ бас эдгээр одоо хэдэн сартай вэ? цагаан. Эдгээр бүгд нас биенд гүйтсэн том хоног. Оо тийм үү. Тий том нохоо штэ. Оо за. Том нохоо. Энэ болохоор цагаан ногоод байгаа Энэ байхгүй юу? тооийн цагаан юм уу? Тийм тооийн цагаан штэ. Гэхдээ энэ болохоор бишон гэдэг. Нөгөө харшил өгдгөө одоо нөгөө 5 отож очил мочил буудалд ороход стандарт нийцсэн нохоо гэд бүс ундгүү гэд одоо энэ бишон гэд энэ үйлдвэрийг хийдэг байхгүй юу? Бишон тийм Тэгээ бишон чинь энэ ахгүй энэ. Одоо нөгөө хүмүүс чинь юугаар чинь ингээд яхаар чинь 5 отож очил буудалд ороход зөвшөөрөгдсөн нохоо гэж ярьдаг байхгүй юу? Энэ нохоо. Тэгээд ер нь бол харшил өгөхгүй ус унахгүй дөлгөөхөн зан архитектуртай гэдгээр ер нь бол тодорцсон. Энэ бишон бас тий хоёлоо бишон. Хоёлоо Нэг нь ийм байгаа. Тий. Энэ болохоор одоо 9 сар заана 10 сар хүрэх гэж байгаа да. Тий. Нэг нь хөрхөө. Ингээ усаа ингээ угжаар уучдаг юм шиг тий. Ингээ угжаар уучдаг. Энэ нэстэ амар амархан байдаг байхгүй юу? Ягаад гэх юм бол нөгөө нэг энэ илдүүрэнд ингээ ус хийгээд өгнө штэ тий. Тэгэхээр чи нохоо чи нөгөө очоо биеийг нь оргоод тэгээд daarаад ханаад шунглаа янз бүр юм хүрнэ. Энэ угжи чинь хараа ингээд янгууд ингээ гоччдаг. Тэгээд өөрсдөө долоочдаг. Энэ гарах гээд байгаа нөхрийгөө. Наа чи борконо. Борконо бүр их чинь авч орно наадах чинь эрхлүүлнэ тий. Тэгээд нөгөө намайг гаргаачаа ингээд хэлж чадах үйлдэл энэ л бүр түрүүнээс хойш гарын хэлгээд байна хөрхи. Борконо гарах гэдэг юм уу? Тий. Хайр шүү дээ. Гарын хэлгээд байна л та. Тий. За хаалнуудаа ихтэй тайлд минь. Хаалаач таахгүй дээ манай. Тэгээд энэдийг одоо энэ чинь ингээд хоолоо идэл дуусна. Тэгэл гарч бидсэн. Тэгээ орж ирнэ. Тэгэл ерөнхийдөө бол тэгэл ингээл бэж идэг юм дөө. Тийм байна. Тий. Гараад явж үзэж бас том нохоо мохонд. Манай нөгөө хашаанд бас нөгөө айх аюулгүй л дээ. Зүгээрээ эднэр чинь дөлгөөхөн бидгийн штэ. Эднэр бүр ингээ алганы хонхоргоод ингээ багтдаг штэ. Хөргөдөө. Яана. Ийм хөргөн жижигхэн зөө алганы хонхоргоо дотор ингээ багтаж гардаг. Хулганы күлчиг шиг юм надад. Тийм байна. Хулганы күлчиг шиг. Тий, одоо тэгээд надад чинь вакцины доорн туулгаа уун. Микрочип хийлгэн. Удмын бичгээ аавна гэл тэгээд асуудал зөндөө байгаа. Яадаг лээс. Энд чи одоо төрөөд хэд хоногтой юм бэ? Одоо наа чин 20 гаруй хоногтой. 20 хонцоод тахтал юм байгаа юм уу? 20 гаруй. 10 тоног нүдэ нэж эхэлдэг байхгүй. За тэгээд энийг бол одоо бас ингээд тижээ чинь гоё нохоо тижээ хобби байна те. Тий, за нохоонд хайртай байна, бас хантай байна ч гэдэг юм уу. Дээрс нь бол бас чинь айгүй харчлагаа хооллолт ингээд юу орж байгаа. Энэ бас худалдаал нь өстэй те. Тийм шүү дээ. Одоо хараа ингээд шүү дээ мэд худалдаал нь угаасаа. Гэхдээ нөгөө нэг тэгж амар өчрөхгүй нэг тэгж үнтэй мөнтэй өгчдөг юм уу? Яг хаа. Гэтэ эн чинь тодорхой хэмжээний бас өөрөө бас тий, ер нь бол хүч хөдөлмөр орж байгаа. Тий. Тэгэхээр нэг тэгж амар үнэртгүй шүү дээ. Яг гоо тэгэл ирэл яах юм бол тэгэл гайгүй нэргүй. Тийм тэгэл заавалч гэдэг амар үнэтэй өгөхгүй тэгээд авах шаардлага байхгүй. Одоо энэ хойлын хооны өөрөнд ингээд чансан гүзэнэр ингээд шуудалаад ингээд тавьсан байгаа. Тэгэл энэ чи оруулна гэсгэн те махны машинаар машинд те махны машинаар машинд нь тэгээд тогоон дотор хийж ягаад ус гүзээ хоёроо хийгээд хольж өгнө. Ерөнхийдөө бодвол тэгээд энэ хоол энэ бас нохооных гэж байд юм. Энэ нохооных штэ энэ гэхдээ амар гоё яахгүй ингээд одоо амар баг хоол штэ. Тийм Монгол заавартайгаа ингээд байж идэг. Тэгээ энэ хамгийн сайн хоол штэ. Би л энийгээ сайн л гэж хэлж байгаа. Одоо ингээд айгүй хоол багч. Тэнгүүд надад чи одоо ингээд мэдрээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд чи чимэг болчихж байгааз. За бүр орохгүй түрүү хаалгаас хамардаад ирсэн чи аль нөлөө энэ нөлөө. Энэ нөлөө. Энэ нөгөө гэртээдэг байхгүй юу? Тэгээд би ямар сандаа түрүүн гаргацсан энэ ч бас байна. Орохгүй бүр айгүй ухаантай юм энэ тийм. Ер нь л ухаантай шүү. Тэгээд яг энэ тийм өрхийн маань тэргүй ирсэн. Никол дах маань ирсэн. За танилцээд ойлаа би сар. Николд. За лувсан даш. За өвлчөө сайхан уу та? Өвлчөө сайхан. Ажил өндөр үү? Ажил өндөр. Өнөөдөр ажилтаа л явж байгаа дэр. Ажилдаа явж байгаа л. Малын имлэгээр явж ирсэн гэнэ? Тийм малын нохоо үзүүлчихэл нохоо одноос бас нохооны одноос өөрөөс навал.
Оо за. Би тэр чин таныг байхгүй би нэг нараа арай унахаас өмнө 4 өнгөрөөгөөд орж ирээд. Тэгээ би тэр чи янда манда хийгээд. Тий янда. Энийг өөр тий янда хийж үзүүлээд. Ажил алба 5-таас сайхан. 5-таас ах. Нохонууд өстө хөөрх юм байна. Ер нь нохоо тийчиг та хоёр хоёулангийн хобби юу? Хоёулангийн хобби. Тийчигэд ер нь удаж чинь. Удаж чинь нэг одоо нэг 10 гаруй жил болчихсон. 10 гаруй жил болчихно. Ер нь дандаа жижиг нохоогоор дагнадаг болтой юм тий. Тий жижиг нохоо агаант том нохоогоо далтцсан. Далтцсан байна. Тий. Би нөгөө дийлэхгүй учраас хайдруудаар. Юу юм бэ? Харах юм бол энэгээр нэг Симбарнаар. Симбарнаар юм. Би ч бас симбарнаартай байсан шүү. За энэ нөхдүүд чи одоо хаанаас ирсэн хин гэдэг нэртэй ямар огшил удамтай нөхдүүд байна да. За манай энийг болохоор угаасаа нөгөө шаркав гэдэг. Угаасаа л одын бичгийн авахта шаркав гэдэгсэн. Би нөгөө өнгөнийх нь үгээр тэгээд өгсөн. Тэгээ энийг хөөрхөн сэргэлээ хоёр үлмэл дээр явна тийм ээ. Энэ болохоор гүлэг байхдаа урдаас хоцорч ирчихсэн. Тийм урдаас хоцорч. Энэ болохоор боркон гэдэг. Борко шаркав гэдэг энэ хоёр яг өнгөнийх нь үгээр өгсөн боёо тий. Тэгээ хоёулаа л ер нь гэртээ идэг дөө. Одоо энэ удмын бичиг гэдэг юмыг би ерөөс нэг ч удаа харж байгаагүй л те. Одоо ер нь энийг яаж авдгийг, яг удам судрыг яаж тогтооход идэв? Энэ нохоо дунд үзүүлж нохоо цаашаа яваачаас удам судрыг яана өөрийн шинжиж шүүд даам бүх юм ирүүл нуруу стандарт хэмжээ гэж байгаа бас өнөг хэмжээг нь хэмжиж. Тэгээд тэр нөгөө нэг зөв одоо ингээд яг өөрт нь төгс байгаа нохоонд л гаргана гэхээс одоо жишээ нь бол одоо 35 та байх нохоо одоо 37 8 та байх ч юм уу тэгвэл тэр нь нөгөө нэг өөр одоо мини той гэд яриад байгаа шүү дээ. Мини ч юм болохоор том бивтэй. Той нь болохоор жижигхэн бивтэй. Той гэдэг чи одоо эднэр авахгүй юу? Мини гэдэг нь арай жоохон том тэр хойтлын өрөндөөс та. Тийм тэднэр нь болохоор авахгүй юу? Тэгээд ер нь энэ бүгдийг чи нөгөө бид нар ингээд зүгээр зохиогоод явахгүй л дээ. Яг нөгөө хууль зурмынхаа ясаар дагуу үзүүлээд харуулаад тэгжээж энэ одоо нэг асандаа хүнээр их юм уу паспорт л юм уу да? Усанд оруулна. Усанд оруулна шүү дээ. Усын засвал нь усанд одоо эдгээр чи усанд орохгүй бүр амар л болно ш. Тэгээд эдгээр чи одоо нөгөө өвлийн нөхцөлдөө арай жоохон хугацаа нь урт байдаг. Угаасаа. Тэгээд 100 олвол тэгээд ер нь заваархал юм бол усанд оруулна ш. Заваарахгүй байх юм бол тэгээд ерөнхийдөө усанд оруулахгүй л гэсэн. Тэр бээргүү. Тэгээд гайгүй ер нь дасан цогцсон шүү дээ тий. Одоо манайхаас ингээд яг ингээд нөгөө Монголын уур амьсгал энэ юундээ одоо ингээд яг төрсөн одоо ингээд өнөр бол гайгүй шүү дээ. Хөлөг байхаас нь л нөгөө баалгаар шилгчийг сурчхад одоо тэр хайж яваад ирэхэд одоо тийм асуудал бол ямар зарим нохоо байна шүү дээ тий. Эзнийг 90 эрэлт өвчээл байж байна. Эзэн ирнүүд өнгөд л гадаа гарч бицдэг. Тийм нохоо байна. Эсвэл бол тий одоо памперсын тавиад өгөөд ингээ явцсан байхад одоо ажил төрлөөсөө тараад ирэхэд памперсын дээр очиж өөрөө бицсэн байна. Тий тэнгүү тэрийг аваад уутан тэгэл хогийнхаа савн таач. Хүмүүжлэх нь чухал байхгүй. Нохог тий анханасаа хоол ер нь бол амьтны юу яадаг штэ ингээл хөөхөн ингээ бааш одоо баашээс нь одоо мэдэхгүй штэ одоо анх тэжээж байгаа усуд бол хоол идээд ерөнхийдөө бол гидсээс сулдгийг ер нь нохоо жоохон ингээл хэсэнгээл хараа бажад хурдан төргөн юм хөдөлгөөнтэй болоод юм зэмгээл үнэртэй л хайгаад тэгээ ерөнхийдөө бол нэг юм зөөлөн юм дээр бицс хамт туртай байдаг байхгүй. Гэтэ ер нь бол тэгэл амтан гэдэг чинь ингээд эхэндээ ингээл гисэн юм шиг хэрнээ ингээл яг дундаа ороод тижээгээл цог байгаад ирэхээр амар гоё байдаг. Ер нь бол тий одоо ингээл янз бүрийн бодол ингээл хөвчөж эднэр чи хоолнууд нь баашаасан цэвэрлэнэ гэл эн чин бас ингээл хүнд тийм садарах юм байхгүй бүр тийм ер нь бол эднэр чин хүнд амар ээлтэй байхгүй тийм би яг жоох нөгөө нэг яг юу яаж нөгөө мэрэгжлийн юм байсан болохоор яг тэгэж амар тийм гоё уянгалуулж ярьж чадчихсан. Гэтэ өөрийнхөө тодорхой юм ер нь айгүй ойлгомжтой тий. Нэг бол дахиад нутаг хаана вэ? Би хотын аль хэсэг вэ? Эхнэр толгойт гэсэн. Толгойт. За одоо тэгээ та хоёр маань бол одоо 100 яндангийн одоо яг энэ чиглэлийн мөрхийн бизнес эрхлээд бол нэлээд удаж байгаа юм биш үү те? Удаж байгаа юм байна. Тэгээд түрүүн бас ихчтөр ярьлаа. Одоо бол дандаа бөөний буюу нөгөө яг гар дээрээ судалtaалдаг хүмүүс рүүгээ нийлүүлдэг болцсон юм байна те? Тий, энэ бөөнччтэй дандаа. За, ер нь давгүй юу? Давгүй. Та хоёр манаас зээлмэл авч өргөжж ингэж тэгж үзэж юу? Өгдөггүй мүү? Өгдөггүй. Тий. Тэгтээ нөгөө юу яасан? Машины зээлмэл аав шүү дээ. Машины зээл бол ойлгомжтой л дээ. Бизнесийн зээлмэл ч юм уу. Бизнесийн зээлмэл дээр орж үзсэн л дээ энэ нөгөө нэг юунд орж үзсэн чинь та нар залуу улсууд угаасаа тийм зээлмэл олдохгүйгээ хороо орноос шууд тэгжилээ. Та нар өөрснөө хөдөлгөөл бараг л яачин. Тийм тэгэхээр би ер нь тэр чин бүр амар 10 хэдэн жилийн өмнө орж ирсэн ба. Тэр нөгөө нэг юунес
нөгөө бизнесийн юг дэмжинэ гэдэг баг хувьтай нөгөө зээл гэж нэг орж ирээд байсан да нэлээд их үед тэрэнд орох санаатай уг нь орвол яг энэ бас тоног төхөөрөмжөө бас нөгөө нэг арай ондоо тий болгоод арай жоохон юу яачих гэсэн чинь тийм хамрагдахгүй Ямнаас гадна одоо 100 хийж байгаа тий. 100 зуны 100. Тэр нь 100 ч юм болохоор ингэдэг аахгүй юу. Нөгөө хөдөө гадаа нөгөө улсууд чинь сүү цагаагаа нөгөө хөөрүүлэхийн тулд одоо 20-ын тоогоогоо тавиад 10-ын тоогоогоо тавиад нөгөө өрмөө сөөмөөгөө хөрүүлдэг шүү дээ. Тийм л 100 нөхөөс яг нөгөө энэ зориултын одоо энэ нөгөө нэг юу төлөд байгаа нүүрс төлөд байгаа пишн бол биш аахгүй юу. 100 янда хоёроо л ерөнхийдөө болов даагнас. Гэтэ ийм юм хийж байгаа хүмүүс зөндөө юу? Зөндөө. байгаа зөндөө байгаа шүү дээ. Төмрийнх нь олдцолж байгаа юм. Одоо олж Оо юу штэ. Манай тий нөгөө ингээд зөндөө олон ингээд нөгөө манай түүхийн эдийн нөгөө дүүнер байдаг байхгүй амар олон жил ингээд хийндээ одоо бид нар чинь нэг хамт олон гэсэн үг штэ. Тэгэл тэр хэд минь анаа өнөөдөр тэд гарсан шүү. Та ирж их боломжтой байл зөхиод аваарай гэл тэгэнгүүт чи асар болохоо барьж очиод тэгэл асууртгын асуурдаал ачиж авцрахын авчирж авцраал тэгэл явна штэ. Манай дүүнер чих мундаг залуучууд байдаг штэ хүүхэн залуучууд ер нь бол баг охин яваад тэр удажлаа. одоо яваад юу лээ 8 сарын дундуур явсан. Бас ч гэж. Тий. Гайгүй. Арай гайгүй. Одоо тэгтээ юу яа? 2 сарын 1-нд ирнэ. Нөгөө сургуульд нь сар амардаг юм л. Солонгосын сургууль чинь. Тэр санаж Оо сан. Санаа штэ. Одоо тэгээд харин юм хөгжөөд сайхан болоод Нийлэн хаалаад ярьж байгаа болохоор бас гайгүй. Тэгтэл бас нөгөө энд чинь нөгөө хол явуулж үзэг болохоор энд чинь нөгөө юм хайр ингээ буцлаад байгаа. тэг нэ. За одоо тэгээд цэгэрлэгцээр дамжуулаад одоо нэг охин нь бол яг эндэ байж байгаа юм. Том нь бол эндэ байж байгаа юм чи шинэ оноо цуг гаргах байлгүй. Одоо нөгөө цуг оноо гаргаж чадахгүй байгаа охиндоо мэдлэгээ хүргэндэ. За тэгээ ийм гоё юуг ашиглаад охиндоо хөргөлгүй яах вэ угаасаа тий. Ээж нь охиндоо бол маш их хайртай. Ер нь бол одоо энэ нэр тий ээж аваас өрсөн энэ бурхнаас өгсөн ийм сайхан бэлэг байхгүй. Энэ хүүхдүүд байж л бид нэр ад жаргал донд амьдарч байгаа байхгүй. Хүүхдүүд байгаа талдаа л бид нэр ингэж одоо хөдөлмөрлөхийг үзэж чинь одоо тий энэ хүүхдийн буу юм баггүй. Би л тэгж ядчих. Өөр хүүхдээ байхгүй бид нар тэгж гээл нохомоо шиг ингэж явахгүй шүү дээ. Өөр хүүхдийгээ л аль болох мэрэгжил боловсралтай байлгахын тулд эцэг эхчүүд ингээл чадхаатахаараа чаддаг юм хийгээл дарнаа явж байгаа. Тэгэхээр одоо ээж нь охиндоо хязгааргүй хайртай. Миний охин чи мундаг шүү. Ямар ч гэсэн миний охин хэл усаа сураад тэ Эрдэнэмтэй болж ирээд эх орондоо ирээд тэгээ тэрнийхээ одоо мэрэгчлэр өөрийнхөө сонгосон мэрэгчлэрээ те ажил хөдөлмөрөө хийгээд явах энэ гараа чинь одоо энэ үешүү энэ үешүү хичээгээрээ те шинэ оны мэндүргийн тэгээд охиндоо ямарсан ирж байгаа 26 ондоо тэгээ юу сансан тэр хүсэл нь бүгд биелээд ямарсан шалгалтай амжилттай өгөөрэй л гэж хэлсэн ёрой доо. Аа одоо хэлэн те. Охиндоо хайртай шүү. Эрдэнэтэй сайн хүн болоороо устдаа бүтэлтэй хүн болоороо хайртай шүү шинэ оны мэндүргөө. За ингээд Солонгос улс одоо сурж байгаа баг охиндоо ээж хоёр нь насаад хэн бэлэн манай баг охин чинь Эрдэнэ заяад одоо аав чинь шинэ оны мэндүр гэж шүү дээ. Манай хоёр ч одоо гэр бүл болоод хэдэн жил вэ? Тэр чи 98 оноос 20 гаруй жил болчихсон. шүү дээ. Одоо баг Юу 20 гаруй. 30-аад тий одоо 30 жил рүү орж явж байна. Тэгж шүү дээ. Удаж шүү дээ. Та юу хамгийн холдоо хэр удаан тустай байж үтсэн. Сайн нөгөө нэг Солонгос явхад тэгэхэд л тустай байсан. хамгийн амьдралдаа тий одоо ингээл гэр бүл болсноос хойш одоо сар өстой хоёул яалччгүй тустайсан. Гэхдээ нөгөө нэг видео колор ярьчих байгаа юм чи оройдоо өдрөдөө тий. Тэрнээс наамал тийм удаан хугацаар тустай хоорондоо тэгвэл захиа занаа бичнэ гэж манай хүмүүс байхгүй байна шүү дээ. Тэгээ хоёул хаашаач харсан цугийн хашаандаа цуг гадагшаа явсан цуг материаланда явсан цуг болохоор тий тэгэхээр сар ахад бас яа чанга байна. Оо яхаа. Охиндоо яваад гисэн биз дээ. Амиг нь дагуулад. Уг нөгөө нэг аавтан ингээд явъя гэж бодсон байхгүй юу. Тэгээд нөгөө нэг юуны газар визний газар нөгөө нэг юугаа өгсөн шээ. Манай хүн бүтээр нөгөө дундаа нэг данстай байхгүй юу. Нөгөө нэг одоо хаан банкны одоо нэг л юу ингээд дундаа ингээд орж гараад арга зарлага нь явж идэг. Тэгсэн чинь нөгөө нэг тэр чин заавалч насанд хүрсэн хүн болохоор заавалч тус тустай данстай байх хэвээр ингэнэ. Тэгээд тэр дансаар нөгөө орлого зарлага нь гарч явах хэвээр ингэж. Тэгээд нөгөө тэр байхгүй үндслэн дээрс манай хүн явж чадаагүй байхгүй юу. Тэрэндээ болсон уу? Яасан? Ер нь тэгэл мөө ирчүүд л ингээд үлддгийг дөө гэж. Манайх нөгөө нэг баг охин чинь сурж байгаа болохоор одоо хоёул бас баг охин л явна шүү дээ угаасаа. Байнгын нөгөө ээж аваараа
хөргүүлж ахуулдаг байсан охин маань гинтхэн оюутан болоод Тийм өстэй. гинт ээж аваасаа бүр хит холдоод нохоо санаад чинь балгаж байгаа. Юу манай охин ч өстэй нохонд бас амар хайртай шүү дээ. Юу одоо ингээл бид нар ч ингээл одоо гадар дотор ингээл цаг явж явах чинь одоо нохоо шоо энэ тэнд байх юм бол дэлгүүр гүйж ороо тий очиж юм авч өгдөг шүү дээ. Бүр тэгэж авч өгдөг шүү дээ. Маягаар амар хайртай. Тэгэл ирээл бүр тийм ер нь бол эн чинь бас имийг хайрл сурж байна гэдэг чинь ер нь тэгэл амтныг хайрлж байгаа юм чинь хүм юм бүхнийг л хайрлж шүү дээ. Яг үнэ. За би нэг гарын бэлэг гардуулж өгөх ёстой. За тэгэд нэвтрүүлэг маань одоо бас хүүшээ бэлэг гэсэн чи хүрээд ирвүү яав даа чи идэх юм биш штэ бороо одоо яах вэ? Идэх юм биш штэ. За одоо ямар нэгэн ажилч бас нөгөө дэмжигч байгууллага те. Ивент тэтгэгчгүй бол бас хөдөлгөхөд хэцүү шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо хөдөлгөгч хүч болж идэг. Маш олон ивент тэтгэгч дэмжигч байгууллагууд сайхан санаатай хүмүүс бас зөндөө байдаг. Тэгээд нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр 5 нүдэн брэнд их олон жил хамтран ажиллаж байгаа. Тэгээд одоо 5 нүдэнгийн маань хамт олон айл болгонд энэ сайхан 5 нүдэн байгаасай гэж хүсдэг. Ийм хамт олон байгаа. Тэгээ очсон газар болгондоо намайг одоо сайхан өгж байгаарай, бэлгэлж байгаарай. Манай бүтээгдэхүүний дээж гээд. Тэгээд одоо 5 нүдэн хээ маань өөрөө өсөж үрж хийм бэлэгдэл шүү дээ. 4-10-аар хийсэн 5 нүдэн хээ гэдэг бол одоо монголчуудын бэлэгдэлт хээ. Тэгээд энд бол одоо гангар шаазангийн дээж одоо дээшээ харсан сав гэдэг үргэлж идэ ундаагаар элбэг байхын одоо ёроолыг дэвшүүлээ. Тэгээд өнгөрч байгаа 2025 он та бүхний хувьд сайхан жил байсан бах. Ирж байгаа одоо гал морин жил 2026 онд бас хэлбэг дэлбэг байгаарай гэд 5 нүдэнгийн хагарын бэлгийг бас ахта гардуул өгөө. Яа бас манай зөв гээд брэнд байгаа. Энийг одоо манай хоёр гарын дүү сайтай хүмүүс дорн хийх байлгүй дээ. Энэ эвдэ 4 амтны юм тумбашийн зурагтай Монгол зургийн аргаар хийсэн юм сайхан юм пазл байгаа. 50-ыг харьцах 36 см хэмжээтэй 500 ширхэгтэй. Охиныгоо бас нэг ирэхээр нэг газар хөдлөхгүй сайхан засаж байгаа тэндээ нэг дотор нь бүх заавар маавар нь байгаа. Тэгээд одоо өнгөрсөн жилүүдэд сайхан зөв зүйтэй байсан бах. Ирээдүйд ч бас зөв зүйтэй зүйлийг одоо хийж бүтээгээрэй гэд зөв зүйгийн хамт олноос гардуул өгч байгаа шүү. За. За тэгээ мэдээж шинэ жилийн баяр бол одоо бас одоо ер нь дэлхийн нийтээр л хамгийн гоё өргөн хүрээнд тэмдэглэдэг. Хамгийн гоё баяруудын нэг те. Яг юм. Тэгээд манай нэвтрүүлгийн бас ивент тэтгэгчээр манай Odd Cake маань ажиллаж байгаа. Тэгээд ийм хөөргийн хараа Merry Christmas гэдэг ийм гоё бэлгийн одоо энэ нэг онцлог байгаараа. Тэгээ энэ одоо ингээд маш олон төрлөх байгаа заяа. Сиртэй, шоколадтай, жимстэй, матчатай, йогурттай, бас юутай гэдэг тирамисутай энэ төр гэдэг. Тэгээд энэ ингээд 18 градусын хөлдүүд мөрцөлт ингээд гүн хөлдөөд хадгалчихдаг байхгүй. Ингээд хадгалах юм бол бүр 9 сар хадгална. Оо чи бараг жил болчихсон тий. 9 сар хадгалчихна. За зүгээр хөргөчлийн өсөлт бол бараг 2-7 градусын хооронд бол бараг 2-3 хоног хадгалаад идэхэд бол асуудал байхгүй. За тэгээд энэ одоо маш гоё амттангууд байгаа шүү. За энэ хараа mouse cake гэсэн мөгөз. Тэгээд энэ одоо ингээд маш олон төрлийн амттан байгаа. Тэгээд энийг ингээд бас одоо шинэ жилийнхаа ширээг чимээд бас одоо амттнаар халгим залгим байгаарай гэж манай Odd Cake маань хамт олон. За ийм гоё кекүүд, галонууд бэлгэлж байгаа шүү. Тий. Odd Cake-ийн компанид баярлалаа. За маш их баярлалаа. Ямар гоё юм бэ? Хэлбэр хийцэн тий. Идээд үзэх юм бол бүр гоё. Та нар одоо тэгтээ ингэ хөрөгчөндөө юм хөлдөгчөндөө хийхгүй бол болохгүй шүү. Одоо эд хэмжээгээр гаргаа зэ. За тий. Бай. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За 25 оныг сайхан дүгнээд яриул манай хоёр. Хэр сайхан өгөөчтэй, үр бүтээлтэй сайхан жил болж өнгөрөв. За ер нь бол амар өгөөж тий ол замаг ихтэй өнгөрсөн он минь өгтлаа да.
тий. Тэгээ ерөнхийдөө бол ямар ч санжсан юмдээ хөрсөн, хийгсэн юм хийсэн тий. Тэгэхээр бол их үр бүтээлтэй л жил болж өнгөрлөө л гэж бодож байна. Петрол зүгээр яг бурхандаа очиод тий. Одоо өөрийнхөө хүслийг хэлээл тэгэл залбираал цааныхаа дэж өргөөл тэгэл ячдаг шүү. Тэгэл бүтээр хоорондоо 25 он ер нь ямар болж байна? Та гоё бүтээлтэй үр бүтээлтээс гоё жил боллоо шүү. Анхнаас бол явуулаа. Тийм амжилт бүх юм хүснээр болоод. Энэ хүн юу ярина? түүгээ хураадаг гэж тий яг үнэ. Амараал гоё юм ярих хэвээр. Хүний нөгөө үг биелнэ гэдэг чинь үнэн багхгүй юу тий үл бүх амьтаа тий гоё л юм ярьж ивэл тэгэл гоё сайхан л шүү муу мухай амарал бол бас л муу мухай мөрөгжлээл болоо л гэсэн тий ер нь бол өстэй амаараа чи юу гарган тэрийгээл аавна гэдэг чинь үнэн багхгүй юу 26 онд бол энэ хэдийг их гоё гэр оронтой болгоод л гэж төлөвлөд байгаа штэ тий бүр гаказ мурказ зангидаад ер нь босоход бэлэн болцсон байл тий ер нь бол бэлэн болсон одоо 27-ныг л хүлээгдэн л да тийм бол энэ хэддээ сайхан халаалтай пармаар ер нь бол жижиг шажиг юмнууд ингээд 50 тавьсан байгаа тийм тэгээ энэ хэдийг нэг гоё нэг 5 тухтай гоё газартай гэр оронтой болгочод тэгэл болно да. Амралт өөрсөндөө гаргаж чаддгүй. Хэрвээ гаргаад явдаг бол бас ийш тийшээ аялах уу, зугаалах уу, гадшаад бодохшоо. Ер нь явах зав цай. Ер нь бол битээр сууснаас хойш нэг тэгэж амар зав цай гардггүй шүү дээ. Яг гэх юм бол нэг өдрийг л алдах юм бол тэгэл тэр өдөр чи асар их юм алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг хүүхдүүд чинь сургууль соёлоо төгсөөгүй битээр яриа жоохон нөгөө нэг амрах цаг болоогүй байгаа. Тэгээ ерөнхийдөө бол би л одоо ингэж л бодож байгаа нөхөртэйг ойлоо. Хоёр охиныгоо хоёулынгийн сургуулийн төгсөж ажлын байр дээр гаргачих юм бол бүтээр одоо эцэг эхийн үүрэг дуусч байна гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Түрүүнээс хойш нөгөө та ажилдаа явсаар байгаад бас оройтоод бас удаан хуучарч чадсангүй. Гэтэ ер нь дуу мо цөөтэй. Дуу цөөтэй дараах юм биш үү? Ер нь тийм байна. Ямарсан да баялаа л гэдэг. Ийм сайхан ханижтэй тэ босондоо нэрэл баярлдаг шүү дээ. Тэгээ би одоо энэ 25 оныхаа хамгийн отхон дугаарыг бас нэг юм сайхан айл гэр бүлганы гал голомтыг хийдэг. За бас нэг юм хөдөлмөрч өрхийн одоо бизнес эрхэлдэг ийм эгэлжирийн сайхан залуу гэр бүлэнд хонёо гэж бодоод зорж ирсэн маань биелээ сайхан оллоо. Тэгээд оны одоо хамгийн отхон дугаар учраас одоо бид нар багаараа ярилцаад өнөөдөр одоо хонохгүй хөдөлчихё. Тэ одохгүй шинэ он гарах гэж байгаа учраас бэлдэх сэлдэх одоо явах ажлууд ихтэй байгаа хаа гэд бид нар ингээ мордчихё тэхүү. Тийм ээ. Тэрвэл та тийм өөрснөө чинь тий. Ямар ч сан манад ингээд хөрөлцөн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд одоо нэр байгаагаараа л байх шиг гоё юм хааж авахгүй шүү дээ. Тэ ямар дүр эсгээ нинэ тэрөө болж ирснээс угаасаа ер нь бол тэгэл хүний ингийн амьдрал хамгийн сайхан гэж би боддөг шүү дээ тий. Тэгэл нэг хоёр идэхгүй санахгүй тэгэл нэг худлаа алчихгүй хулгай алчихгүй хүн шиг авал тэгэл аяанда болно дөө тий. Тэгээ одоо тэгээд энэ ирж байгаа энэ 26 онд одоо тий танаа хамт олонжсэн одоо Монголын нийт бүх арт түмэн тий юу хүсч бодож байгаа юм бүхэн нь биелэх болтох вэ гэдэг энэ юу ингээд өргөн төвшүүлчихье. Тийм Монголын арт түмэндөө тий бацхаа оршгэ баярлаа. За чиний хаахтар асуулж юу яагаад яхав тий. За шинэ оны баярын мэндийг мөргөө хаашаа болчихваа. За яста аахтар өргөллөө шүү гэх юм. За танаа болон ажлын амжилт шүү. За маш их баярлалаа. За яг ч бас үзэгчид танд шинэ оны мэнд хүргэж та. Одоо энэ ирж байгаа 26 онд одоо хүн бүхэнтэй эрүүлийн хад жаргалтай юу сансан 9 цагаан ослон бэлэг болтох вэ. Тэгээ Монголын минь ард түмэн шинэ оноо сайхан ухтаад тэг гэр бүлэрээ ад жаргалтай байгаарэ. За эрүүл бат сайхан болшоо. За ингээд манай гэр бүлийн зүгээс ингээд шинэ оны мэнд хүргэж байна. За шинэ жилийн баярын мэнд хүргье. За та хоёртоо маш их баярлалаа. Тэгээд одоо өнгөрч байгаа 2025 он сайхан он байлаа. Ингээд одоо оны маань отхон дугаарт оролцсон явдал туйлын их баяртай байна. Та хоёрынхоо цаашдын ажил хөдөлмөр. За тэгээд одоо юу сансан 9 цагаан хөсөлтөнд сэтгэлжлэн бүтэх болтгоо гэдэг ерөөлийг бүх үзэгчдийнхээ өмнөөс өргөн дэвшүүлье. Ирж байгаа ондоо одоо илгээрээ их хамгаалан, төрлөөрөө төвшин хамгаалан байх болтугай гэд. Ингээ манай багийнхан мордё доо. За их баярлалаа. За оноо сайхан гаргаараа. За таач оноо сайхан гаргаараа. Тэгээд энэ 25 дугаар цовруг телевизийн хамт олон
маш их баярлалаа. Манайхыг зорж ирээд одоо ингээд ярилцлага хийсэнд үнэн их баярлж байгаа шүү. Бас энэ дэмжсэн хамт олон одоо энэ дэмжсэн байгууллагад бас их баярлалаа. Зөндөө гой юм уу гэж явуулсан. Цаашдаа авч байнга хэрэглэнэ угаасаа. За маш их баярлалаа. Баярлалаа. За сайн сууцгааж байгаарай. За баярлалаа. Шинэ жилийн баяр гэдэг үнэхээр гайхалтай баяр. Та бүхэн энэ баяраар гэр бүлтэйгээ хамгийн хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргалаар дүүрэн тэмдэглэж байгаа гэдэгт бид бүхэн эргэлзэхгүй байна. Танай тооны нэвтрүүлгийг сонгон үздэг үзэгч та бүхэндээ туйл их баярлалаа. 2025 он та бүхэнд аз хямар бүхнийг авчирсан бол 2026 үүнээс жилүү аз хямар амжилт бүтээлийг авчрах хаа гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй 2026 онд танай тохооны баяртай үзэгчтэй та бүхэн шинэ он шинэ жилээ элгээрээ их хамгаалсан төрлөөрөө төвшин амгалан сайхан баярлж ухтаарай. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.